байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Англи хэлний ментор багш нарын холбооноос та бүхэндээ мэдээлэл хүргэж орон даяар амьдран суугаа. Ментор багш нарынхаа ололт амжилт туршлагыг хуваалцах энэхүү подкастны эхний дугаараараа бид нар хоёр хүндтэй зочин өрсөн байгаа. За тэгэхээр намайг Ууган Цэцэг гэдэг би Өвөр Хангай аймгийн ментор багш. За манай өнөөдрийн хүндтэй зочны нэг бол Одноо багш маань байгаа. Анхны ментор багш Өвсгөл аймгийн манай англи хэлний ментор холбоог үүсгэн байгуулагч гүйцэтгэгч захирал. Тэгэхээр манай ментор багш нарын холбоо хэрхэн байгуулагдсан, ямар зорилготой, хизээ байгуулагдсан, өөрийнхөө ментор болсон түүхээс хуваалцахгүй юу? Бас багш маань өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. Сайн байцгаана уу? За Монголынхон өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа нийт англи хэлний багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг доктор Жодон Чимэг гэдэг. Би Хүсгэл аймгийн Мөрөн сумын гадаад хэлний төрөлжсөн сургалттай 91-р зуун сургуулийн англи хэлний багшийн ажил хийдэг. За анх 2000 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсөөд төгсөж ирээл энэ сургуультай ажиллаж эхэлсэн. За ингээд боловсролын байгууллагт би 25 дахь жилдээ ажиллаж байна. За анх менторын холбоогоо үүсгэн байгуулсан талаар ярихад анх сурвалт одоо мэргэжил дэвшлүүлэх замаар англи хэлний багш нарын хоорондын холбоог бэхжүүлэх гэсэн нэртэй ийм 21 аймаг болон Улаанбаатар хотоос нийт шалгарсан 100 ментор багшийг чадваржуулах сургалт зохион байгуулсан. За энэ сургалтын үеэр манай ментор багш нар одоо бус багш нартайгаа туршлагаа хуваалцаж, шин санаа, эрч хүчээр цэнэглэгдэж одоо цаашдаа хамтран ажиллах урам зоригийг авч ингээд орон нутагтаа үйл ажиллагаагаа явуулж гисэн. За ингээд нэгдүгээр шатны сургалтын дараа манай багш нар бол ментор багш нарын холбоотой болох санал санаачлагыг гаргасан. За энэ үндсэн дээр манай Монголын англи хэлний ментор багш нарын холбоо бол байгуулагдсан анх ментор багшийн сургалтыг төгссөн 7 багшийн одоо санаачлагаар ер нь бүс бүсээ төлөөлөөд бид нар бол холбоогоо байгуулсан түүхтэй. Ингээд 2023 оны 2 дугаар сард анх манай англи хэлний ментор багш нарын холбоо үүсгэн байгуулагдсан. Манай холбоо бол ашигын төлөө бус, төрийн бус байгууллага болж одоо ингэж байгуулагдсан түүхтэй. Гишүүнчлэлтэй байгууллага баг тийм манай холбоо ментор багш нарынхаа гишүүнчлэлийг явуулдаг. За гишүүнчлэлийн татвар бол жилдээ $1 буюу $10 буюу 35,000 төгрөгөөр хэмжигддэг. За тэгээд менторынхаа холбооны гишүүний татвараа төлсөн багшид бол тухайн жилийн ментор багш нарын холбооноос явуулж байгаа үйл ажиллагааны урамшуул, хөнгөлөлт, дэмжлэг бол үзүүлнэ. Мөн үйл ажиллагаануудад хамрагдаж явах юм бүр хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр түрүүнд хэлсэнчлэн бид нар хоёр зочин байгаа гэж хэлжсэн. Хараахан манай залуу багш нарын төлөөлөл Халиуна багш маань орж ирээгүй байна. Халиуна багш маань Булган аймгийн Хялганд сумын англи хэлний багш байгаа. Тэгээд энэхүү подкастыг цаашдаа бас үргэлжлүүлэн хамтран хөтлөх байгаа. Тэгэхээр Халиуна багшийн асуултыг Одноо багшаас асууя. Тэгэхээр залуу ментор багш нарын хувьд хэрхэн одоо хамтран ажиллах вэ? Бидний хувьд одоо ямар дэмжлэг илүү одоо үзүүлэх вэ? Яаж ажиллах вэ гэдэг талаар Одноо багш маань зөвлөгөө өгөхгүй юу? За манай ментор багш нарын холбоод бол англи хэлний залуу багш нар нэлээд их хамрагдаж сургалт хөтөлбөрүүд маань хамрагдаж төгссөн. За нийт 2016-аас 2023 оны хоорондох нийт 7 ээлжийн үйл ажиллагаанд бол 172 багш ментор багшийн хөтөлбөрт хамрагдсан байдаг. За үүнээс бол нийтдээ одоо аймаг болоод сумын төвүүдэд ажиллаж байгаа, Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэх мэтэр ингээд англи хэлний ментор багш нарыг бол янз бүрийн хөтөлбөрт хамруулж ингээд англи хэлний багш нарын олон талт мэргэжлийн үйл ажиллагаа, хөгжлийн чиглэлээр одоо үйл ажиллагаанууд хамрагдаж тэднийг бас тэр сурсан эрдэм мэдлэгээ тухайн орон нутагтаа за тэр бүхэл бүс нутагтаа хуваалцах тэрүүгээр одоо дадлага хийх үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулах юм чиглэл өгдөг. За ингэснээр тухайн орон нутагт байгаа багш хөгжлийг дэмжиж байгаа янз бүрийн сургалт мөн арга зүйн одоо чадваруудыг эзэмшсэн манай энэ мэргэжсэн
англи хэлний ментор багш нар бол илүү одоо үйл ажиллагааг манлайлах, удирдах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, санаачлах ийм чиглэлээр явж байгаа. За ингээд залуу ментор багш нар ийм хувьд холбоогоо яаж дэмжин ажиллах вэ гэх юм бол ер нь холбооны зүгээс явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй байх, за гишүүнчлэлийн татвараа олвол цаг хугацаанд нь сайн төлөх. За тэгээд ер нь бол тухайн ажилч буй аймаг сум дүүрэгтээ өөрсдийнхөө явуулж байгаа үйл ажиллагаагаар бас нийгэмдээ өөрчлөлт авчрах. За мөн шин санаа, шилдэг туршлагаа бол бусад багш нартайгаа байнга хуваалцах, тэдэнд бол үлгэр жишээ болох. За мөн англи хэлний ментор багшийн бас нэр хүндийг өндөрт өргөж явах, түүгээрээ бахархах, тийм ээ. За ийм идвэх санаачлагтай манай багш нар байгаа учраас би бол ментор багш нараараа үргэлж бахархаж байдаг. За ер нь багш хүн өөрийнхөө одоо албан ажлыг гүйцэтгэхдээ ер нь байнга л суралцах, өөрийгөө одоо хувь хүний талаас болоод мэрэгжлийн түвшинд өөрийгөө одоо мэрэгжлийн хувьд агц амжилт гаргах, одоо ур чадвар эзэмших. За тэгээд өөрт байгаа ур чадвараа дээшлүүлэх юм тасралтгүй үйл ажиллагаанд бол байнга хамрагдаж явдаг. За тэгээд англи хэлний ментор багшийн холбооны маань групп байгаа, холбооны пэйж хуудас байгаа. За энэ пэйж хуудас болон групп дээр тавигдж байгаа мэдээлэл, постуудыг бол байнга одоо анхаарч үзэх. За тэгээд шинээр санаачлах үйл ажиллагаа байвал одоо холбоонд мэдэгдэх, төсөл хүчих иймэрхүү байдлаар. Дээрэс нь ер нь англи хэлний ментор багш гэж юм гэдгийг нийгэмд, орчиндөө өөрийнхөө хүрээлэн буй орчинд хүмүүстэй таниулах, түүгээрээ бас дамжуулан үйл ажиллагаануудыг одоо багш нарын хөгжлийн чиглэлээр хийх ийм зүйлсийг л илүү сайн хийгээсэй. За тэгээ ер нь бол одоо бусдад нөлөөлөх, манлайлах чадвараа л илүү хөгжүүлэх нь бидэнд хэрэгтэй байгаа л гэж би боддог. За маш их баярлалаа. Гоё тодорхой сайхан зөвлөгөө өглөө. Тэгээд миний хувьд бас би нэлээд сүүлийн үеийн 21 оны ментор багш байгаа. Тэгэхээр ментор багшийн энэ сайхан холбоо, энэ сайхан хамт олонд орсноос хойш би ч гэсэн одоо энэ сайхан одоо дэмжлэгийг бас хүртээд саяхан одоо Тайландын Азийн хуралд оролцоход энэ сайхан дэмжлэг авсан. Тэгэхээр түрүүнд хоёулаа эргээд гишүүнчлэлтэй дэмждэг гэдэг одоо сэдв рүү эргээд оръё. Тэгэхээр гишүүнчлэлээ маш олон талаар дэмждэг мэдээж. Тэгэхээр энэ талаар бас хуваалцах буюу одоо маш гоё сургалтуудыг хийдэг тий. Одоо бас гишүүнчлэлтэй тодорхой хэмжээний грант олгодог багш нарыг дэмжих энэ үйл ажиллагаанаас нэг товчхон дуртахгүй юу? За манай англи хэлний ментор багш нарын холбоо бол үүсгэн байгуулагдсан цагаас хойш дараах чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. За энд нь болохоор бид нар багш нарын мэрэгжлийн хөгжлийн одоо төслүүдийг зарласан. За эхний жилд бол 3 төсөл бол төслийн уралдаанд маань шалгарч, за ингээд Дундгов, Сүхбаатар, Дархан уулан аймгийн багаас ирсэн төслийг бол манай холбоо дэмжсэн. За ингээд мөн англи хэлний одоо ментор багш нарын ETM 7 хөтөлбөрийг бол манай холбоос зохион байгуулсан. За мөн одоо гадаадад олон улсын чанартай англи хэлний багш мэрэгчлэнүүдийн хуралд одоо илтгэлэнд тэнцсэн, илтгэгчээр шалгарсан ментор багш нартай бол одоо аяллаа зардлыг бас олгож эхэлсэн. Бид нар 2023 онд манай холбооны одоо удирдах зөвлөлийн гишүүн, манай дорнодын ментор багш Уянгад бол Asia TEFL олон улсын хуралд илтгэгчээр шалгарсанд талархаж бид бол аяллаа зардал travel grant-ыг олгож байсан. За мөн одоо нөгөө Дархан уулан аймаг, Сүхбаатар аймгийн төсөл хөтөлбөрүүд бол амжилттай хэрэгжиж, Дархан уулан аймаг бол Fresh Air, Fresh Mind гэсэн төслөө бол англи хэлний багш нарын одоо конференц маягаар зохион байгуулж явуулсан. За мөн Сүхбаатар аймгийн англи багш нар бол Let the Sun Shine гэсэн төслийг хэрэгжүүлсэн. Гэх мэтээр зөндөө олон ажлууд хийсэн. За үүний дараагаар бид бас энэ 24 онд бас төслийн уралдаанаа зарлахад нийт 5 аймаг шалгарч дэмжлэг авсан. За энд бол Баян-Хонгор аймаг, Төв аймаг, Дорнод аймаг, Дархан уулан аймаг, Өвөрхангай аймгийн ментор багш нарын санаачилсан төслөл дэмжигдсэн. За мөн бид бол бүсийн одоо англи хэлний ментор багш нар бол бүсийн ийм хурлыг, заахар 100 хурлыг бол санаачлан одоо зохион байгуулж эхэлсэн. За энд бол
Дархан уул аймгийн ментор багш нарын санаачлагаар төвийн бүсийн багш нарын заа харах зүй олон улсын хурлыг бол хэрэгжүүлсэн. За мөн ховд аймагт бол баруун бүсийн англи хэлний багш нарын заа харах зүйн хурлыг бас Америк нэгдсэн улсын элчин сайдын болон Рилогийн санхүүжилт дэмжлэгтэйгээр манай холбоо бас зохион байгуулж ингэж явуулсан байгаа. За мөн манай холбооноос хийсэн томоохон ажил гэвэл боловсролын ерөнхий газраас зохион байгуулдаг эхний болон 5 дахь жилдээ багшилж байгаа багш нарын мэргэжил дэвшлүүлэх үндсэн сургалтын одоо сургагч багшаар бас манай дорнодын ментор багш, уян багш, за Өсгөл аймгаас миний бие, за Сэлэнг аймгаас Чулуун цэцэг, за Дархан уул аймгаас Эрдэнэч мөг багш нар бол ажилласан. За дараа нь бол бас бид нөгөө жилд бүр уламжлал болгон олгож байгаа аяллаа тэтгэлгээ олгож яваа. За энд бол нийслэлийн боловсролын газарт ажиллаж байгаа манай гадаад талын арга зүйч Нямсран багшид кодсол хурал дэлтгэгчээр явахад бас аяллаа тэтгэлэг өгсөн. За үүний дараагаар энэ жил бол манай Өвөр хангаа аймгийн ментор багш Ууган цэцэг, за мөн Дорнод аймгийн ментор багш нар болох Отгон тунгалаг Сарна багш нар бол Таиландын Чанграйд болсон олон улсын 22 дахь Asia TEFL конференцт бол элхэгчээр шалгарч илтгэлэн тэнцсэн. За үүнд бол бид бас тус бүр 1 сая төгрөгийн аяллаа зардал олгож байсан. За иймэрхүү байдлаар бид бол бас үйл ажиллагаагаа идэвхжүүлж цар хүрээгээ өргөжүүлж ингэж явж байна. Тэр үнээр сайхан сонсогдож байна. Одоо манай ментор багш нар маань өөрийн одоо чадвараа дээшлэлээ зогсохгүй цаашдаа ийм сайхан одоо ингээ орон даяараа хамтран ажиллах холбоо сүлжээ тий бие биенээ дэмжих ийм сайхан одоо хамт олонтой үргэлжлүүлэн ингээ ажиллаад үүнийг одоо удирдаад явж байгаа англи хэлний ментор багш нарын холбооны олон багш нартаа баяр хүргэе. Тэгээд түүнээс гадна мэдээж энэ одоо чамгүй олон зүйлийг зангидан хийж байгаа одноо багштай баяр хүрхийн албанд энэ бүх ажлыг одоо сайн дураараа хийдэг бах тий. За манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд болол бүгд одоо улсын сургуульд, ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаа мөн одоо Book Bridge төвийн багш нар ингээд байгаа. Тэгэхээр бид нар бол сайн дурын үндсэн дээр ямар ч одоо нөгөө цалин мөнгөгүйгээр өөрсдөө одоо ингээд үйл ажиллагаагаа идэвхжүүлж явуулдаг байгаа. Тэгэхээр манай холбоо сүүлд бол бас санаачлан хэрэгжүүлсэн ажил маань сар бүр ментор багш нарынхаа одоо шилдэг туршлагыг хуваалцах, тэдний одоо гадаадад солилцооны хөтөлбөрөөр явж ирсэн туршлагыг хуваалцах зорилгоор сар болгон ментор багш нарын дунд одоо virtual training явуулж эхэлсэн. За энэ сургалт маань бол амжилттай явагдаж одоо байна. Ингээд одоо бол манай 5 дахь сургалт явахад бэлэн болоод байгаа 3 сард. За баяр хүргэе, маш сайхан сонсогдож байна. Тэгээд маш олон мэдээллийг хүргэж биднэрт бас одоо энэ цагаа зарцуулж байгаад нөхөстө баярлалаа. Тэгэхээр ер нь одоо ажиллаж байгаа одоо орон дээр ажиллаж байгаа ментор багш нартаа эсвэл одоо аймгийн менторуудаа хандаж ер нь одноогш өөрийн зүгээс бас нэмж юу хэлмээр байна? За ингээд ер нь бол Монголын одоо боловсролын төлөө одоо цаг наргүй нөр хөдөлмөрөө зарцуулж байгаа Монголын одоо өнцөг болон бүрт ажиллаж байгаа, амьдарч байгаа нийт англи хэлний багш нартаа тэдний одоо сургууль хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Ингээд сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд ер нь бол эрүүл мэнд хамгийн чухал учраас бас эрүүл мэндэд давхар бодож байгаарай гэж хэлье. За ингээд манай холбоо бол ер нь холбооныхоо гишүүдэд болвол үйлчлэн. За холбооны гишүүд маань нийгэмдээ үйлчлэн гэсэн энэ уриатай учраас бид бол бас холбооны зүгээс санаачлан хийх ажлууд их байна. Тэгээд үйл ажиллагаанд маань идэвхтэй хамрагдаж үйл ажиллагааг маань за одоо хүмүүст за нийгэмд хүрэхэд илүү одоо хамтран ажиллаарай гэдгийг хэлэх байна. Бас татвараа төлөөрэй гэж хэлэх юм тий. За мөн татвараа одоо төлөөрөө татвар төлөх хугацаа маань болсон. Одоо Монголын уламжлалт цагаан сарын баяр маань ойртсон байгаа энэ үед бол бас татвараа мартваа багш нараа энэ жилийнхаа татварыг гараа одоо Өвөр хангаа аймгийн ментор багш нар бол одоо бүгд одоо татвараа төлсөн байгаа. Яг энэ жишээгээр бусад аймгийн багш нар маань тухай орон нутагтаа хамтраад одоо багаараа
одоо ментор багш нарын холбооны гишүүнчлэлийн татвараа бол цаг хугацаанд нь төлөөрөө гэж хэлье. Мм. За тэгээд өнөөдрийн бит хоёрын баярлалцсан энэ сайхан подкаст маань өндөрлөгт өгч जैन. Тэгээд манай халиуна маань бас төлөвлөсөн нэг бага зэрэг ажилтай байсан баг. Тэгэхдээ зүгээр бид нэр олон дугаарыг хамтдаа дараа нь хийн. Тэгээд энэ бол бидний хувьд гоё одоо өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо бусдаа сонсгох, харилцан ярилцах, өөрсдийн одоо байгууллагаас сурталчлах, таниулах, илэн далангуу сайхан бодол санаагаа хуваалцах ийм сайхан одоо уулзалт учраас инхүү өндөрлж जैन. Гэхдээ бид бүхэн энэ бүхнийг дуусгахын өмнө мэдээж энэ сайхан холбоог байгуулахад зөвлөгөө өгсөн энэ олон менторуудыг одоо бэлтгэхэд өөрийн одоо цаг, хүсэл, эрмэлзэл, зорилго, мэрэгжил, ур чадвар энэ бүхнээ үргэлж дайчлан байдаг Америкийн элчин сайдын яамны англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Алтай багштай баярлалаа гэдэг үгийг даяа. Тэгээ одно битүүрийн хувьд бол энэ анхны оролдлого тэгэхээр мэдээж алдаа оноо байж болно. Энэ бүхэнд та бүхэн одоо өөрийн зүгээс санал бодлоо хэлвэл бид нартай шууд холбогдож болно. Мөн та дараагийн дугаарыг зогсчихё. Тэгээд баярлалаа одноодоо. За баярлалаа. Тэгээд халиунатаага дараагийн дугаарт хамтдаа уулзнаа гэж найдаж байна. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Цагаан сарынхаа баяраар сайхан баярлаарай. За сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хэлье багш нартай.